За өнөөдрийн бичлэг дээр солонгосчуудын бас нэгэн арьс арчилгааны нууц арга гэж нэрлэгддэг цагаан будаагаар арьсан арчилга аргыг танилцуулах болно. Одоо л яг хөө дэлхийд дээр солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд дэлхийд хэрэгүүлээд байгаа ч гэсэн энэ гой гой сайхны бүтээгдэхүүнүүд тэгвэл хөгжихөөс өмнө солонгосчууд яаж арьсан арчилдаг байсан тэр үе ч гэсэн яаж гой арьстай байсан бэ гэдэг нууц арга болохоор цагаан будаа болон ногоон цай гэдэг юм бэлээ. Дээр үеэсээ солонгос эмэгтэйчүүд цагаан будаагаа угаасан усаа хайдаггүй тэр усаараа нүрээ угаадаг, үсээ угаадаг. За дээрэс нь цагаан будаагаар бол гэрийн нөхцөлд маск хийгээд тавьчихдаг байсан гэдэг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь одоо дэлхийд даяар солонгос эмэгтэйчүүдийн гоё арьстай байгаа нууц нь солонгос бүтээгдэхүүн юм байна гэж дэлхийд даяар солонгос бүтээгдэхүүнийг бүгдээрээ шуурч хэрглэж байгаа шүү дээ, тий. Тэгтэл энэ гоё цагаан бүтээгдэхүүнүүд байсаар байтал солонгос эмэгтэйчүүд одоо хүртэл гэрийн нөхцөл цагаан будаагаа арьс арчилгаандаа хэрэглэсээр байгаа юм байлээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсэндээ хэрэглэдэг энэ цагаан будаа бидний арьсанд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэдгийг дэлгэрэнгүй ярилцъя. За нэгт цагаан будааг угаасан усаар нүрээ угаах юм бол арьсны pH нь тэнцвэрчдэг байгаа. Яагаад гэхээр цагаан будааг угаасан ус нь шүлтлэг болчдөг. Шүлтлэг усаар нүрээ угаах юм бол хэд хураашгүй, хэд тослогчгүй pH-ийг тэнцвэржүүлж өгөн. Дээрэс нь шүлтлэг ус нь арьсны өрөвслийг намдаах үйлчлэг үзүүлдэг. За хоёрт цагаан будаа бол арьсны нөсөө толбыг бүдгэрүүлж идэг. Энэ яг нөсөө толбыг чинь бидний өөрсдөө ингээл арьсан дээр маань толб үүсэж байгаа болохоор айгүй дургүй байдаг ч гэсэн энэ нөсөө толб үүсэж байна гэдэг чинь өөрөө арьс хамгаалж байгаа механизм юм байл л дээ. Одоо нарны хит ягаан туяа орж ирээд бидний арьсыг гэмтээд байна шүү дээ. Тэгвэл энэ гэмтэл нь гүн болохгүй тулд арьс өөрийгөө хамгаалахын тулд меланин гэдэг бодис ялгаруулаад тэр меланин гэдэг бодис нь ялгархаараа арьсан дээр ингээд бор толб үүсээд байгаа юм билээ. Тэгтэл цагаан будаан дотор байдаг бодисууд нь болохоор энэ меланин гэдэг бодисоос болоод үүссэн энэ бор толбуудыг задлах үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Тэг хүмүүс бол одоо цагаан будааны маск тавих юм бол арьс гой цагаардаг гэж ярьдаг. Гэхдээ яг цагааруулаад байгаа юм бол байхгүй юм билээ л дээ. Цагаан будаан дотор байгаа бодисууд нь таны нүрэн дээр байгаа үүсчихсэн тэр бор толбуудыг очиод задалдаг. Тэгээд задрахаараа нөгөөх нь бүдгэрдэг. Тэгэхээр яг цагааруулж байгаа хэрэг биш таны нүүрэн дээр байгаа бор толбуудыг бол бүдгэрүүлэх үйлчлэгээтэй юм байлээ. Тэгээд энэ цагаан будааны маск хийж тавих айгүй амархан байд юм билээ. Тэгээд бас яг өөрөө маск тавих гад ингээд будаагаа сонгоод авчихсан байгаа. Бичлэгийн төгсгөл бас энэ будаагаар яаж цагаан будааны маск хийх вэ гэдэг талаар ярилцсан маш амархан юм билээ. За 3 дугаар цагаан будааны маск хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Ягаад гэхээр цагаан будаанд бол ферулийн хүчил гэж зүйл агуулдаг. Энэ нь болохоор нарны хитягаан туяанаас үүссэн арьсны эсийн гэмтлүүдийг эмчилдэг. За дээрэс нь хөгшрөлтийг бол удаашруулах үйлчилгээтэй. Тэгэхээр та бас одоо зөвхөн будаагаар л бүх арьсаа арчилна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас хэрвээ та наранд их гардаг болвол одоо ферулийн хүчилтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх юм бол бас нарнаас өөрийгөө хамгаалах боломжтой гэсэн үг. За дөрөвдүг нь бол цагаан будааг угаасан усаар та нүрээ угааснараа арьсныхаа одоо эсийг бол хооллох боломжтой гэсэн. Цагаан будаанд маань Б витамин агуулгадаг, Е витамин агуулгадаг, бас амин хүчил агуулгадаг байгаа. Б витамин гэдэг нь бол арьсныг хураашхаас хэрэгжилж идэг. Хэрвээ таны арьс хураашаад байгаа юм бол Б витамин дутагдах магадлалтай. За дээрэс нь Е витамин бол арьсыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Бидний ингээл хангалттай арьсаа арчлал байгаа ч гэсэн арьсаа хамгаалах бол ямар ч нэмэргүй шүү дээ, тийм учраас арьсандаа Е витамин өгнө гэдэг нь арьсаа хамгаалах үүрэгтэй учраас маш чухал. Энэ нь будаанд бас агуулгадж идэг. За дээрэс нь амин хүчил бол коллаген гэсэн үг шүү дээ, коллагенг бол бидний арьс өсчиж чинь. Тэгэхээр энэ Б витамин, Е витамин, коллаген гэсэн энэ гурван зүйл гурлаа будаанд агуулгадж идэг учраас будаа угаас усаараа нүрээ угаах юм бол та арьсныхаа эсийг хоолч чинь гэсэн. За гэхдээ миний хувьд бол энэ будаа угаасан усаа ундааны савнд хийгээд хөргөчөндөө хадгалаад байгаа. Тэгээд яг хүүтэн усаар гоё нүрээ угаагаад байгаа. Тэгэхээр бас арьсны өвчлөөнд ч гэсэн хэрэгтэй учраас давхар үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ аргыг бас та хэрэглээд үзээрэй. Айгу энгийн амар хэрнээ энэ олон үр шимийг бүгднийг нэгэн зэрэг хэрэглэх боломжтой гэсэн үг. Будаа угаасан усыг хөргөчөндөө хадгалаад түүгээрээ нүрээ угаана. За тавдах нь бол таны үс хэрэг унаад хугараад байгаа бол будаа угаасан усээр үсээ угаагаад үзээрэй. Яагаад гэхээр будаан дотор бол инозитол гэдэг бодис агуулгаддаг. Энэ бол үсэнд хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр таны үс унаад байгаа бол ямар ч гарцгүй учраас будаа угаасан усаар өөрөө угааж үзээд бас үр шимийг нь хүртэж үзээрэй. За сая бол цагаан будааны арьсанд үзүүлэх нөлөөний талаар ярьлаа. Одоо бол цагаан будаагаа тэгвэл арьсандаа яг яаж ашиглах юм бэ? Хэрэглэх аргын талаар ярилцъя. За түрүүн бол нөгөө будаа угаасан ус гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг яаж хэрэглэх вэ гэхээр та эхлээд цагаан будаагаа авчин. Тэгээд цагаан будаагаа бол эхлээд нэг удаа бол зайлаад угаагаад эхний зайлж угаасан усаа бол хаячих хэрэгтэй. А хоёрт нь бол цагаан будаагаа жоох нэг 30 минут ч юм усан дотор байлган дараа нь цагаан будаагаа шүүж аваад тэр усыг нь хөргөчөндөө хийж хадгалаад хөргөчөнд хийж хадгалахад бол 5-7 хоногийн турш тэр хадгалсан усаа бол хэрэглэх боломжтой байдаг. Тэгээд тэр усаа та хөвөнд шингээгээд нүүрэндээ төрөгчөж болно. Тэгээд энэ нүүрэнд айгүй хэрэгтэй учраас зүгээр хатаа чин заавал угаах шаардлагагүй шингээчж болно. За би бол шууд угаачдаг байгаа. За цагаан будааны маскыг харгыг танилцуулъя маш амархан. Цагаан будаагаа эхлээд чансан цагаан будаагаа хөргөөд хөргснийхэн дараа бол нэг халбах цүү, нэг халбах зөгийн балтаа нийлүүлээд холждог. Тэгээд тэрийгэ нүүрэндээ түрхэд 15-20 минут байлгасныхаа дараа угаачна. Маш амархан арга байгаа. Миний хувьд энэ сараан будааныг сонгож авсан байгаа. Яг тэгэхээр сараан будааны үнийг үргэлж шинэ ургацах байдаг. Тэг шинэ ургацах байдаг учраас бидний арьсанд бол тэжээлэг чанар нь арай өндөр гэсэн үг. За цагаан будааг үс арчилгаанд ашиглахад болохоор эхлээд та зүгээр үс
үс арчилгаагаа бүгднийг хийчин, шампондоо ангижруулад, маска тавиад тэг бүх юма хийчин. Тэгээд хамгийн сүүлд нь үсээ зайлахтаа цагаан будаа угаасан усаараа үсээ зайлахад болно. Шампондож момбончтой бол цагаан будаа угаасан усаа хэрэглэхгүй хамгийн сүүлд нь зайлахтаа нэг удаа зайлахад хангалттай. За та бас энэ цагаан будааны яг ид шидийг өөрийнхөө арьсан дээр, үсэн дээр туршиж үзэхийг хүсэх юм бол Сран брендийн челленжид оролцоод үзээрэй. Тэднийхээс 5 сарын 9-ээс 5 сарын 28-ны хүртэл челленж зарласан байгаа юм бэлээ. Та яг өөрөө маска хийгээд нүүрэн дээрээ тавиад гарсан үр дүнгээ хуваалцах тийм челленж зарласан. Шагнал нь болохоор сая төгрөгийн шагналтай ах шиг байсан шүү. 3 ялагч тодруулна гэсэн байсан. Хэрвээ та оролцохыг хүсэх юм бол тэдний пэйж рүү холбогдоод мэдээлэл аваарай.